Оцлоо ирэмсний талаас штэ. Тэгсэн нэг хавт болтал оцлоо гэдэг. Тэсэй ороод үзүүлчлээ зинэн нэшээ байхаасаа их байна гэх намайг түргүйдээ жоохон хэцүү төгөндөө л гэж байна. Тэгээд хард билуугаа идэхэ бол гэж байна би одоо тэгэж. Түнний дуртай юм аа. Тэгээ болох нь. Тэгээд дандаа нэгдүгээр хоол ид гэж байна, хоёрдугаар хоолоо бойл гэж байна. Сайн юм аа. Би одоо нэгдүгээр хоол идэд хоол шдэх шүү дээ яа. За нэг тийм хөл энэ бусдаар бол манай хөлт маань бол сайхан байна. Тэбот хап гэж. Ингээд орой арьс арчилгаагаа хийх гэж миний хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг маанез надад солонгосоос авчирч өгсөн. Тэгээ энэ бүтээгдэхүүн нь болохоор эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлэх зорилттой мөн батганы эсрэг үйлчилгээтэй тийм бүтээгдэхүүн юм байлээ. Тэгээд нэг багцтай болохоор нүүр цэвэрлэгч, тоонор, ампул, тэгээд чийгшүүлэх тосоо багцсан ийм багц юм байлээ. Тэгээд би бол жирэмсний гормоны өөрчлөлт гэдэг нүрээр маш их батг гараад хураа шилтэх явагдчихсан. Тэгээд найз маань цагаа болоод энэ бүтээгдэхүүнийг надад өгснөөрөө би одоо энэ бүх асуудлуудаа шийдэж чадсан байгаа. Мөн өсвөр насны хүүхдүүдийн нүрээр маш их батг гардаг шүү дээ. Тийм болохоор энэ бүх бүтээгдэхүүнүүд нь яг таарах юм шиг санагцсан. Энэ бүх бүтээгдэхүүнийг сонирхож байвал энэ доорогоо манай найзын IG рүү холбогдоод аваарай.